Яаж явж байна? Юу вэ? За нийтдээ 7 км алхаж оюун нууран дээр ирсэн, маш их ядарч байсан, маш их цангаж байсан ч гэсэн хоёр хөл маань одоо явахгүй гэд эсэргүүцчихсэн ч гэсэн бид нар цаашаа номин нураа үзэх ёстой. Тиймээс тэгээд номин нуур руу 650 м гэж жуулчны баазынхан хэлсэн ч гэсэн бид нар бол тэгэл зураг авна, бичлэг хийн гэд нааш цааш явсараад ямар ч байсан бол 1 км алхсан хүмүүс ч гэсэн ер нь 1 км алхах тийм байлээ. Газар хөдлөхөд тасарч унсан уулын оройн оюун номин нуур хүрэх замын хөндлөсөд одон уул хагарч унсан энд бол илт байсан. Ийм асхан дундуур алхасаар оройд нь гараад хэсэг явхад бол номин нуур харагддаг. Номин нуур оюун нуураатай харьцуулах юм бол арай тийм уужуу байрлалтай. Тийм ч болохоор энд бол салхи ингээд салхилдаг. Салхиныхаа мандалд бол нуурын мандал нь маш үзэсгэлэнтэй гоё харагддгийм байлээ. Бид нар яг үд дунд ирсэн болохоор ингээд нарны гэрэл нуурын мандал дээр ингэж тусаж ойгоод нэг одод нууранд дээр түгцсэн юм шиг маш гоё гялтганаж харагдчихсэн. Нуур судлаач Цэрэн Содном 1971 онд номин нуурыг хэмжээд 275 м урт, 100 м өргөн, 14 м гүн гэж тогтоосон байлээ. Түүнээс хойш өөрчлөлт гарсан эсэхийг бол мэдэхгүй байна. Уг нь үүгээр их богдын мөнх цас цэвдгээс их авсан улаастай горхи урсдаг байсан юм байлээ. Газар хөдлөх үеэр тэхийн бөндгөр уул тэр жигтэй нураад улаастай горхийг хаачихсан. Ингээд ихэнх хавтаа улаастай гол таслуулсан. Чичирхийллийн улмаас үүссэн хонхортой горхи хуримтлагдаад хөх өнгөтэй нуур болчихсон юм байна лээ.